За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Бямц цогт дарга бас сүүлд нэлээд тодорхойлж хэлээд байсан. Үндэсний аудитын газар өмнө нь бол шүдгүү арслан байсан юм шиг л би мэдэхгүй л. Одоо шүдтэй арслан болсон. Тэрийг харуулаад байгаа гэд. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг хэдэн төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн дарга нарын цалингийн мэдээлэл ил болсон. Энэ бол аудит шүдтэй болж эхэлж байгаагийн нэг үр дүн. Энэ арбан байгууллага зөвхөн 10 байгууллага аудит руу бас нэлээд уцтаж дарамтлсан юм шиг лээ. Тэгээ аудитынхан болон аудитын дарга энэ төр битгий нэг айж хичээрээ. Энэ мэтлэнгийн энэ үйл ажиллагаануудаа үргэлжлүүлээрээ энэ төсөв батлахад яг та хэд нэлээд одоо юу гэдэг ерөнхий байдлаар сая энэ заяа болгох шүнжсэн хэлж чинь өмнө хийдэг шиг хийж гин гэдэг. Нөгөө гаргаад байгаа тэр судалгаанууд нэлээд ажлууд наривчилж хийсэн. Тэр судалгаануудаа та нар энэ мэдээлэл авах боломжтой бүх сувгаар бүгдэнд нь сайн тарааж өгмөр. Тэгэхгүйгээр хүн гүтгэж байгаа 778 сая төгрөгийн цалин авчлаа гэдэг дээр л нөгөө мó цагаан байрны улаан намынхын чинь боож өгчих гээд байна. Тэгээ та хэдийг бол би айлуулах мэрэгжлийн дагуу хин нэгний одоо тэр нэг намын даргаыг дагаад далдганчихгүй хүн шиг энэ үр дүнгээ тайлагнаад байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээ дээрээс нь нэмээд хэлэхэд одоо энэ жил бол одоо юу гэдэг байр шигтэлтэй холбоотой, томилттой холбоотой энэ дарга нарын цалин урамшуулалттай холбоотой нэг судалгаанууд явсан. Дахиад эх жил тэтгэмжийн асуудлыг бас тухайлж нарийн судалмаар байна. Ажил олгогчийн одоо тэр нөгөө тамга авж байгаа нөхрийн буруутай үйлдэлээс болоод халагдж байгаа хүмүүс шүүхээр яваад тэтгэмжийн зардал гэж төрөөс эдэн төгрөг аваад байгаа. Тэрийг буцааж нэхмээр хуулинд байгаа. Одоо энэ хуулийг хэрэгжүүлж эхэлмээр байна. Хоёрдугаарт нь дахиад нөгөө өндөр цалин авдаг дарга нар чинь өөрийнхөө багийг авчрах гэж гээд өмнө ажил хийж исэн хүмүүсийг тэтгэмж өгж тохирч халдаг болсон. Эрдэнэс Монгол дээр жишээлхэд 300 сая төгрөгийн тэтгэмж өгөөд нэг хүнийг ажлаас нь чөлөөлж байгаа. Дахиад нэг хүнийг 100 сая төгрөг өгөөж чөлөөлж байгаа. Энэ хүмүүс багаа авчирч ажилуулахын тулд 100 сая, 300 саяар нь тэтгэмж өгж халаад идэг гэж болохгүй. Энэ мөнгө чинь төрийн өмчт аж ахуй нэгжүүдээс одоо юу гэдэг мэрэгжлийн үйлчилгээ үзүүлнэ гэж худлаа хэлээд хурааж аваад өөрсдөө гарынхаа салаагаар нэг юм ууттай ил асгаж байгаа юм шиг асгаж тоглож байгаа мөнгө биш байхгүй. Төрийн өмчүүд аж ахуй нэгжүүд бүгдээрээ үр дүнтэй ажиллах ёстой. Үр дүнтэй ажилласныхаа дараа гэрээгээр тохирсон цалингаа авах ёстой. Монгол улсад хувийн хвшлийг бол ярих хэрэг алга. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь яахаараа ерөнхийлөгчөөсөө ерөнхий сайдаас их хурлын даргаас өндөр цалин авдаг юм. Гэх мэтлэнгийн нэг төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн авах цалингийн хэмжээг хүртэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай тохирох эсвэл тэр нөгөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналын нөхөх ажил хийхгүй бол засгийн газар дээр төсөв баталж өгөх гэж улсын хурал 2 сар 30 их найд дээр бүх гишүүд анхаарлаа хандуулаа хэрүүлээгээс суучдаг. Цааталт нь төрийн өмчт аж ахуй нэгжүүд хэдэн оны балансын үнэлгээгээр бүүмэд 90 их найд төгрөг тэгээ хоорондоо зээл өгдөг авдаг. Тэнцэнээсээ өөрсдөндөө цалин урамшуул олгодог, дуртай хүмүүсээ тууцтай олгодог, тэнцэнээсээ мөнгө үрдэг. Сонгуулийнхаа мөнгийг гаргадаг. Ийм утгагүй систем рүү орсон. Тэгэхээр эднэр дээр нэлээд сайн наривчилж иргэжил ажилласаа гэж би бол аудитын байгууллагаас нэмэлт нэг юм хүсэлт байна. Тэтгэмжийн талаар нэмээд ажиллаад өгөөч гэж. Тэрнээс та хэдийн зардалтай холбоотой асуудлыг дараад нь ярих бах тэнцэн дахиад үг хэлье. Баярлалаа.